За уран зохиолын нэгтгэх баймж гэсэн сэдвээр өнөөдрийн хоёрт хичээл маань эхэлж байна. За хичээлийн маань зорилго бол баймж утга бол эхийн санааг илүү баялаг болгохыг одоо ойлгож. За тэгэхээр баймж гэдэг бол өгүүлбч тэгээд тухайн юмны одоо шинж чанарыг тодорхойлох, за хэд юмыг харьцуулахдаа үзэг бодол, сан сэтгэл, хүсэл эрмэлзэл, үнэлэмж, хандлага илэрхийлдэг. Үүнийг бид бол баймж гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл одоо өгүүлэгч итгэхэд бодит байдлын тухай мэдээлэлтэй тухайн зүйлдээ итгэсэн, эргэлзсэн, дурлаж шимтсэн, тушааж захирсан, хүсэж гуйсан, урьдчилан сануулсан, зөвшөөрсөн, шаардсан, за хоригдсан, юрийн хүрэнсэн, асууж лавлсан зэрэг одоо бодит байдалд харьцах харьцаа хандлага бол янз бүрээр илэрдэг. За үүнийг л бид баймж гэж нэрлэж болно. За баймж бол хэлний бүх төвшөнд, бүх нэгжээр бол илэрдэг. За баймж нэгжүүдийг байдлаар нь бол за хэд бас ангилж үзэж болно. За үйл үгийн нөхцлүүд бол баймж утгыг илэрхийлдэг. За мөн чимх өгсөд байна. За бүтээврүүд байна. За санын дөрвөн зэрэг тийм ээ бид нар одоо тодорхой холбох нөхцөл гэж бас ярьдаг. За эдгээр тодорхой холбохын нөхцлүүд бол бас мөн баймж одоо нэгжийг илэрхийлж чаддаг. За мөн оруулбарууд байна, өгүүлбэрүүд байна. За оруулбар гэдэгт бол үнийн хэрэгтэй, мэдээжийн хэрэг гэх мэтлэн одоо холбоосууд байж байна. Эдгээрийг бид нар бас мэн яах нь баймж нэгжид хамааруулж үзэж болно. За мэн одоо гадаад холбоостой үзэж магадгүй училгүй яах вэ? Мэдээж учиртай их мэтлэн одоо таамаглах баймжууд байж байна. За мэн одоо баталж нутас утгатай эдгээр баймж үгнүүд бол бас мэн одоо баймжийн нэг хэсэг болж идэг. За мэн одоо өгүүлбэрийн төвшөнд бас байна. Эдгээр нь бол одоо бидний мэдэх, мэдрэх, зөвшөх, за илэрхийлэх, харилцах өгүүлбэрүүд бол бүгдээрээ баймж илэрхийлж байдаг байна. За жишээлбэл за баймж өгүүлбэр бол сүнс буюу сэтгэлгүй өгүүлбэр болно гэж. За баймж бол өгүүлбэрийн сүнс сэтгэл ажаа гэсэн одоо өгүүлбэр байна. За сэтгэлээс үгийг хэлэх, үгэндээ сэтгэлээ шингээж хэлэхэд баймж утга тусалдаг. Тухайлбал ээж, ижиг их гурван үгсийг одоо холбоогонд оруулаад хэлээд үзвэл аль нь илүү одоо сэтгэлд зөөлн уянгалаг болж байгааг бас та бүхэн хэлээд үзээрэй. Симпич гэсэн гэрний, сексгэрч гэсэн жимийн. За энэ хоёрын шат шүлэгт ямар одоо гүн нарийн утга сэтгэлийн инкрээс нуугдаж байгааг бас та бүхэн бас олон дахин хэлээд энийг ойлгож за мэдрээсэй гэж хүсэж байна. За ингээд хичээлийн дараах сорилуудаа бас ажиллагаа мартуузаа.